FM студид яг одоо улсын хурлын гишүүн Баясгалантай бид хүн ярилцахад бэлэн болсон байна. Танд энэ өглөөний мэндийг дэвшүүлээ, мөн давхар баярын мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн энэ өглөөний мэндийг хүргэе. За тэгэхээр дөнгөж түрүүхэн бас хэдхэн хоногийн өмнө улсын хэмжээнд 21 аймгаар таныг ажиллаад ирсэн гэсэн мэдээлэл бас бид авсан байгаа. Тэгэхээр нийт 21 аймгийн хугацаанд 21 аймагт хэдийн хугацаанд бас явж хичнээн иргэдтэй уулзаж ямар асуудал ярилцсан талаар бас мэдээлэл олцгоо. За 21 аймгийг 11 сарын 24-өөс эхлээд 12 сарын 24-ний хооронд бүтэн тойрлоо. Ингэхдээ ажлын 21 хоног байсан. Тэгээд ажлын 21 хоногт 21 үлэнд нь өдөрт 1 аймаг гэсэн зорилготойгоор тойрлоо. За тэгээд ингэж тойрохдоо нийт 5600 орчим иргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэднэрээ асран хамгаалагчтай уулзалт хийсэн байна. За мөн бичгээр одоо 3000 гаруй санал. За цахимаар 400 орчим санал. За шуудангаар 5 санал. Заалнаас 500 санал гэдэг. Нийт хэдээр нэг 4000 орчим иргэдийн саналыг бас цаасан дээр буулгаж ирсэн байна. Тэгэхээр ер нь бас иргэдтэй уулзчихад яг өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээт иргэдийн маань хамгийн энэ тэргуунд тулгамдж байгаа асуудал нь яг юу гэж тодорхойлогдож байна. За мөн таны хувьд улсын хурлын гишүүний хувьд яг мэдээж одоо бодлого боловсруулах шийдвэр гаргах төвшөнд ажиллаж байгаа гэдэг утгаараа өнөөдрийн хувьд бас хууль эрх зүйн талаас нь яг тусгай хэрэгцээд иргэдэд зориулсан энэ тэргуунд зайлшгүй өөрчлөх шаардлагатай зүйлийг юу гэж олж харсан бэ? За энэ бол зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээт иргэдийн асуудал биш байгаа. Монгол улсын нийт иргэдэд юу тулгамдж байгаа вэ гэвэл Монголд өнөөдөр 880 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тэгвэл энэ хуулиуд цөмөрөө муу биш боловч энэ хуулийн хэрэгжилт маш муу байна. Өнөөдөр ерөөсөө хуулийг хэрэгжүүлээгүй төлөө авж байгаа арга хэмжээнүүд маш муу байна. Монгол улс цаа хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуультай Нүүбийн конвенцэд нэгдсэн. Тэгвэл эдний маань хэрэгжилт бол тун хангалтгүй байна гэсэн иргэдийн зүгээс бол одоо хүсэлтийг тавьж байгаа. За жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэх тухай асуудал. Энэ бол ерөөсөө хуулиндаа заагдаж өгсөн байгаа. 25 ажлагчид тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэсэн. Тэгвэл энэ хуулийн хэрэгжилт бол төрийн байгууллагууд ерөөсөө 40 гаруй хувь. Хувийн байгууллагууд бол 50 гаруй хувь биелүүлж хуулийг бүгд эрхтэгч биелүүлэх ёстой. Үүрэгтэй гэтэл энэ бол одоо хэрэгжихгүй байгаад бас хамгийн харамсалтай юм энд байна. За тэгээд дээр нь гэвэл мэдээж одоо шинээр одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд бол тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг дахиад нэмж өгөөч. Үнэхээр өнөөдөр 302 мянган төгрөгөөр амьдарч байгаа асран хамгаалагчид маань 24 цагийн турш өвчтнөө хараад ямар ч одоо амрах завгүйгээр ажил хөдөлмөр эрхэлж юм гэсэн. Тэрнээс гадна хүнээсээ гадна өөрийгөө хөгжүүлэх, сурах, эмнэлэгт үзүүлэх боломжгүй байна. За бас маш ноцтой мэдээ хэлэхэд бол энэ үеэр бол 21 аймгийг тойрж уулзж явах явцад бол өвчтөе иргэнээ харсаар байгаа дөөрөө хамгийн сүүлийн шатанд хадрын одоо төгсгөлийн шатанд очсноо мэдсэн тохиолдол нэлээд гарсан байна. Тэгэхээр энэ дээр төр засаг маань хуулинд очиж тэр өөрсдөөч тэр ардчилсан нийгмийн хамгийн гол зарчим юу юм бэ? Хүний эрхчлөө шүү дээ. Тэгэхээр үндсэн хуулийн дээр заасан амьд явах эрхээд нь хангаж өгөхийн тулд асран хамгаалагчид болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр тэтгэмжийг одоо тэтгэврийн доод хэмжээ шиг хөдөлмөрийн хүчний доод хэмжээ шиг болгох нэн шаардлага. За нөгөө талдаа гэвэл энэ нь бол бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цөөхөн үлдсэн хөдөлмөр эрхэлж болох хүмүүс нь бол бид нар асаргаа авах шаардлага алгаа биднэрт хөдөлмөрлөх бусдтай энэ тэнцүү байх боломжийг олгоод өгч л гэж. Ажилд орох гээд анкета цахимаар бүглэнгүүд за та тэнцэж таны мэрэгжил болж юм гэдэг яваад чонгод харагдах байлаа. Үлээд манайх ийм хүү авахгүй уучлаарай дараагийн удаа болъё гэд
ингээд хуулиа биелүүлэхгүй. Энэ гомдлууд хамгийн их байна да. Одоогоор бол бидэнд байгаа мэдээлэлийг 111 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй одоо тусгай хэрэгцээд ирээд Монгол улсад амьдарч байна гэсэн ийм мэдээлэл байна. Тэгэхээр яг тухайлбал эдгээр хүмүүсээс хэдэн хувь нь хүүхдүүд байдаг юм бол тэгээ хүүхдүүдтэй холбоотой асуудал бол мэдээж бас нас биеинд хүрсэн хүмүүсээс илүү эмзэг бөгөөд бас илүү чухал тооцогдох байх. Энэ тал дээр ямар судалгаа бас тоо баримт байдаг юм бол энэ чиглэлдээ бас хандсан бодлого манай Монгол улсын хэмжээнд юу байдаг юм бол? За хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудал бол маш хүнд байдаг. Гэхдээ бид нар ер нь хүүхэд том хүн гэж үзэхээсээ илүү асаргаа нэг шаардлагагүй л гэж үзмээр. Ягаад гэвэл 8 жилийн өмнө би одоо өөрөө яг энэ хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээтэй иргэн болчихсон. За тэгвэл 8 жилийн дараа намайг анх гэмтэх үеэр хүүхдийн асуудал ярьж ирсэн хүмүүс маань хүүхдэнд эзэний насанд хүрчээ. Асаргаа шаардлагатай хүүхдийг нэг ээж, нэг аав хараад ээж болдог байсан бол насанд хүрэхийн хэрээр нөгөө хүүхдийн чинь нэг хүн дийлхий байж. Ингээ хоёр хүн хардаг болж байна. Өрх гэр маань одоо нөгөө нэг нь ажил хийдэг байсан бол ажил хийж чадхаа байдаг. Ингэхлээр бид нар одоо ер нь аль болох асаргаа шаардлагагүй гэж ярих нь зөв болов гэж. За хүүхдүүдийн хувьд мэдээж хамгийн гол зүйлүүд сурч боловсрох асуудал байна. За сурч боловсрох өдөр өнжүүлэх тийм ээ. Энэнд нэг шаардлагатай хүүхдүүд байж ич хүүхдийн асуудал ярихад цааталт нь эцэг гэхийн асуудал дахиад яригдаж байна. Яагаад гэвэл хүүхдээ харж байгаа эцэг гэх 1 секунд 1 минут толдож байна. Иннээс болоод тэр хүмүүсийн нөгөө дахиад эрүүл мэнд бүх юм ингээд асуудал хөндөгдөж идэг. Тэгэхээр энэ сургуульд сураад тэр өдөр өнжүүлэхэд яваад төвд очиод асаргааны одоо үйлчлэгээ авч явах үеэр эцэг гэх нь өөрийгөө хөгжүүлэх боломжтой гэж. За орон нутгийн хамгийн их хэцүү юм гэвэл хөгжлийн төвгүй аймгийн төвд Улаанбаатар хот руу хүүхдээ зорж. Жишээ нь Баян Хөлгийн аймгийн Улаан ус багийн иргэн. Улаан усаас ирээд одоо юу гэдэг юунд Улаанбаатар хотод хүүхдээ асруулах тэр 1 сарын хугацаа. Ажлаасаа чөлөө авдаг. За буцаад очиход ажилд нь авахгүй юу гэдэг ажил. Жилд улирал тутамд хүүхдээ эмчлүүлэх шаардлага. Ингээд ирэнгүүт нөгөө ажлаа сонгох уу эсвэл хүүхдээ сонгох уу гэдэг асуудал гарч ирнэ. Ингээд дахиад ажилгүйчүүдийн төвшин нэгээд. Яг хөө энэ дээр бас баяртай мэдээд дуусгаж болж байгаа. Жишээ нь өмнө говь гэхэд 7 сургуулийнхаа 3-ыг нь хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд зориулаад одоо цуг сурдаг бүгдээрээ тэр хүүхдүүдэд зориулаад тэрэгцэртэй хүүхэд явдаг лифтээ хийсэн. Ерөөсө шатны өмдлөө ашиглаад жижигэн энэ бол маш том хүртээмжийн асуудал, хүний эрхийн асуудал. Сэлэнг аймгийн ерөөсөмийн сургууль одоо бид нар сайн мэдж байгаа МАК-ийн маань тэр сургуулийг барьж өгсөн. Гэхдээ анхны зураг төсөл дээр лифт байсан. Энийг орон нутгийн зүгээс нэг тэрэгцэртэй хүүхдэд зориулаад тэр сургуульд лифт хийчихсэн байна. Сумын сургуулийн хувьд бол энэ ямар том хүртээмж вэ? Өвсгөл аймгийн Тосон зэнгээс сум тэнд 900 гаруй хүүхэд сурдаг. Иннээс 15 хөгжлийн бэрхшээлтэй. Тэгвэл тэр хүүхдүүдэд зориулаад сумын төв дээр тэр хүртээмжийн асуудлаа сургуулийн хүртээмжийг шийдэж өгсөн байна. Ингээд үзэхлээр бас 21 аймагт маань болж байгаа дэвшлүүд их байна. Хүүхдийн хувьд бол эрүүл мэнд бөгөөд нөхөн сэргээн засварлах дээр нь мэдээж одоо сурч боловсрох асуудал хамгийн чухал байна. Тэгэхээр хүртээмжтэй холбоотой асуудал гэдгээс одоо ургуулж асуухад Улаанбаатар хотын мэдээж одоо ажил хөдөлмөр эрхлэхэд бол тухайн хотын одоо амьдрах орчин нөхцөл стандарт маш чухал байгаа шүү дээ тий. Тэгэхээр үеийн үед манай Улаанбаатар хот бол яг энэ тусгай хэрэгцээд иргэдэд маань ээлгүй гэсэн нэг ийм үнэлгээтэйгээр явсаар байгаа. Тэгээ энэ тал дээр одоо ямар ахиц дэвшил гарч байгаа эсвэл гаргаж байгаа санаачлал хэрэгжиж байгаа бодлогод бас юу байгаа бол. За энэ дээр бол мэдээж ахиц дэвшил бол гарч байгаа тийм ээ. Энд ч одоо хүртээмжийн асуудал дээр хувийн байгууллагууд, улсын байгууллагууд бүгд л одоо тодорхой шийдвэр гаргахыг хүсэж байна.
За болон тэр нь дахиад түрүүч миний хэлсэн нөгөө стандарт шаардлага хангах тал дээр бас асуудалтай байна. Саяхан чуулган эхлэхийн өмнө улсын хурлын гишүүн Саранчлуун битээр хотын даргатай зүг, хотын ерөнхий архитектуртай зүг, за замын газрын даргатай зүг. Ер нь Улаанбаатар хотын хамгийн хүртээмжтэй хэсгийн замаар тэрэгцэртэй болон харааны бэрхшээлтэй иргэдтэй зүг явж үтсэн. За ингээд Монгол улсын хамгийн хүртээмжтэй зүг болох Багшийн дээдээс одоо төв шуудан, за төв шуудангаас хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв ийшээ явах шаардлага гарсан. Ингээд энэ зам дээр маш олон саад тутгарууд байгаа. Тэгэхээр энэ хүртээмж тэрнээс цааш яаж явах вэ? Хамгийн гол хүртээмжүүд хөгжлийн бэрхшээлтэй хүн гэрээсээ гарах. Гэрээсээ гарах. За та хүртээмжийн асуудал ярьсан бол энэ дээр нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 87% нь гэр хороолол орон нутагт амьдардаг гэсэн тоо үзүүлдэг. Ердөө 13% нь орон сууцнд амьдардаг. Тэгэхээр гэр хороолд амьдарч байгаа удамжнаасаа яаж гарах вэ? Автобусанд хэрхэн суух вэ? Буудал дээр хэрхэн очих вэ? Нойлдоо хэрхэн орох вэ гэдэг асуудлууд маш хүнд хэвээр байсаар л. Тэгэхээр сая ерөнхийдөө 21 аймгийн яг ингээд тойроод ажиллаж явах энэ явцад бас таны одоо олж анзаарсан гэдэг юм уу? Магадгүй бид хүн илүү энэ дээрээ бас түлхүү яралтаагаар бас арга хэмжээ авч шийдвэрлэх шаардлагатай байна гэж одоо мэдээж хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаа үед илүүтэй таны хувьд одоо яг ажигласан тэр илүү тод анзаарэгдсэн зүйлүүд нь бас юу байсан? За хамгийн тод анзаарэгдсэн зүйлүүд ерөөсөө бид иргэдээсээ тасарсан байна. Иргэдтэйгээ ойр ойрхон уулзах хэрэгтэй байна гэдэг нь анзаарэгдсэн. Иргэдтэйгээ тулж ажиллаж байгаа аймагуд дээр иргэдийн гомдол санал харьцангуй цөөхөн байсан. Иргэдийн уур бухимдал харьцангуй цөөхөн байсан. Хууль хэрэгжүүлэгч хөгжлийн төвтэй болёо салбарынхаа асуудлыг ярьж байна. Тэгвэл иргэдтэйгээ огтуулцдаггүй аймагуд төсөв дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсөв нь өндөр. За тэнд ажиллаж байгаа төрийн бас байгууллагуудаа зарцуулж байгаа зардал нь их. Тийм боловч яг иргэдтэй их уулзалтын үеэр иргэд маш их шүүмжлэлтэй, маш их бухимдалтай. Энэ нь юу вэ гэвэл тэр хүмүүстэйгээ уулзахгүй тэднийхээ асуудлыг сонсохгүй байгаад байгаа. Тэр өөрөө дүлий байж бай. Тэр өөрөө хамгийн инэрэнгүү байх ёстой. Бас хүртээмж гэдэг үл энэ шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэрээсээ гарч чадахгүй байгаа хүмүүс маань хаашаа хандах вэ? Хэдтэй уулзах вэ? За цахимаар орё. Цахимаар орё гэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр 397,500 төгрөг. Хэдэн төгрөгөөр нь хоолоо авах, хэдэн төгрөгөөр нь даатгаа авах. Энэ асуудал хэцүү байдаг учраас ерөөсөө тэр хүмүүстэй уулзаад байх нь хамгийн чухал юм. Асуудлыг сонсъё. Сонссны дараа шийдвэрлэнэ. Тэднээс сонсохгүйгээр шийдвэрлсэн асуудал бол тэдний асуудал биш. Бидний хар хүнзэг өөр учраас өөр төвшөнд шийдээд байгаа. Ингээд энэ хүртээмжгүй байдлыг дахиад хүртээмжгүйгээр нь үргэлжлүүлж байгаа цаг. За маш их баярлалаа. Бид улсын хурлын гишүүн Баясгалантай ярилцлаа.